Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэнгэрөө Тэмүүсэн хүслийн тэнжигүр Air Busan авиакомпани. Намрын улиралд нар өргөн тэнгис шумбан хүйднээс дайдсан галуун цуваа тэнгэрт дээр хөөрнө. Дундаршгүй гунигта дарагдсан саран үүр хаяархаас уртан элдийг гэрэлтүүлнэ. Солонгосын домог жанжин ийс үншин ийхүү шүлгэлжээ. Хүчээр хавьгүй илүү харийн түрэмгийлэгчдийг эр зэрэг мэрэгэн ухаанаараа бутна иргсэн ийс үншин жанжиныг үр хооч нь марталгүй дурсаар байна юм. Бид хөгжлийн замаар нэвтрүүлгийн түрүүчийн дугаартаа хотын аж үйлчлэгийг хөгжүүлэхэд хотоос ямар бодлого баримталдаг, мөн хотын иргэд аж ахуйн нэгж албан байгууллагууд ямар үүрэгтэй оролцдгийг Солонгосын аж үйлдвэрийн үлгийн усан хотын жишээн дээр танилцуулсан билээ. Харин өнөөдөр Солонгосын том жижиг хотууд аж үйлчлэлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэрхэн бүтээж бий болгож байгааг хамтдаа сонирхцгоё. Өмнөд Гёнсон аймгийн Гусон тосгон 1592 онд яг энэ нутагт домогт жанжин ийс үншиний удирдсан Солонгосын цэрэг Японы 60 усан онгоцыг живүүлж Гарамгай ялалт байгуулжээ. Эх оронч Агуубаатраа хүндэтгэж Гусон тосгоны иргэд 1981 онд хувьяасаа мөнгө суглуулан дурсгалын цогцлбор барьсан байна. 1989 онд түүхнээ үлдсэн ийс үншин жанжины ялалт хожим энэ нутгаас олдсон үлэг өрөвдийн мөр хоёр дээр түшиглэн Гусон тосгоныг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр шийджээ. 2006 онд үлэг өрөвдийн олон улсын экспо үйлчилгээ зохиосноос хойш Гусон тосгон Солонгосын дотоодын аялал жуулчлалын нэг том төв болоод байна. Бид 2006-аас 2016 онд үлэг өрөвлийн экспо үзэсгэлэнг 4 удаа гаргасан. 2019 онд дараагийн экспогоо хийнэ. Экспо үзэсгэлэнгээс гадна хонуутар амрах кемп зослон байгуулснаар гадаадын жуулчид, дотоодын аялагч, гэр бүлэрээ ирж байгаа хүмүүсийг их татж байгаа. Зундаа маш их хүнтэй байдаг. Үлэг өрөвлийн хотхонд үлэг өрөвлийн төрлөөтэй танилцах, халуун орны уран бүлгийн ертөнцид саадах, 4D үзмэр үзэх 3 цаг 30 минутын аялын хөтөлбөртэй. Хотгоныхон хөтөлбөрөө баяжуулахын тулд үлэг өрөвлүүдтэй нас чацуу 70-80 сая жилийн тэртээ ургаж байсан оемын төрлийн уран бүлийг Австриас авчирч суулгасан байна. Мөн Бурхан багш Иесусийн үед ургаж байсан уран бүлүүдийг ч энд тарьжээ. Тарих ургуулах ажилдаа бага сургуулийн 5-6 дугаар ангийн хүүхдүүдийг дайчилдаг гэнэ. Монгол үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Би бол Бусан хотыг танилцуулдаг. Бусан Мед компани Ийд Уян байна. Бидний хойно харагдаж байгаа энэ газар бол Бусаны олон улсын кино наадам болдог газар юм. Бусаны олон улсын кино наадмыг 1996 онд анх хийснээс хойш 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байгаа. Солонгосын бас нэг том олон улсын хэмжээний ивент болж чадсан. Энэ наадмын үеэр 300-аас 350 кино гаргадаг. Түүнтэй холбоотойгоор дэлхийн олон орны кино салбарт ажиллаж байгаа 10,000 гаруй жүжигчид, найруулагчид зочид ирж Бусаны кино наадмыг чимдэг. Бусаны олон улсын кино наадмыг үзэх гэж гадаадын уран бүтээлчдээс гадна дотоодын 200-аас 300 мянган аялагч ирдэг. Тэдний тоо жилээс жил өсөж байгаа гэхээр энэ наадмын сар хүрээ танд төсөөлөгдөх визээ. Наадмын кинонуудыг цогцлборт эсвэл гадаад талбай бүр задгаа далайд завьар хөвөнгөө үзэж болно. Аялагч зочдын аж тухуйг бодолцож худалдаа үйлчлэгийн том цогцлборуудыг яг хажууд нь байгуулжээ. Одоо бүгдээрээ Бусан хотын далайн эрэгт орших киноны гудамжаар алхацгаая. Бусан хотын лендмарк болсон Конан их гүр харагдаж байгаа. Энэ газар бол Бусаны кино гудамж юм а. Олон улсын кино наадам зохиодог, бас олон танигдсан алдартай хот гэдэг утгаараа Солонгосын олон киноны зургийг Бусанд авсан. Бусанд зураг авсан кинонуудын мэдээллийг байрлуулснараа энэ гудамжаар аялж зугаалж байгаа хүмүүсийг үзэж харах юмтай болгохын зэрэгцээ эндхийн кино наадмын уур амьсгалыг мэдрэх боломжийг олгож байгаа юм.
Гудамжны эхэнд кино зураг авч байгаа найруулагч зурагчийн хөшөөг барилуулжээ. Харин жүжигчид нь энэ байна. Солонгосын алдартай жүжигчдийн гарын хэв. Энд ирсэн жуулчид хайртай жүжигчнийхээ гарын хэвтэй алгаа тулгаж үзснээр тухайн жүжигчин найруулагчтай ичнэгээр холбогдох боломжтой гин. Сандгал санаа. Далайн эргээр зугаалan алхах зам дагуу кинонуудын танилцуулгыг байрлуулсан нь авсаархан хагаад сонирхолтой. Яардаггүй саатаад нэг бүрчлэн уншаад явхад олон киноны тухай ихийг мэдэж авна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэнгэрөө Тэмүүсэн хүслийн тэнжигүр Air Busan авиакомпани. Бусан далайн бомбд далайн аялал жуулчлал хөгжсөн хот болохоор ийшээ ирсэн хүмүүст завиар аялангаа хотыг үзэх санал тавьдаг. Мэдээж ямар завь хөдөлгөхийг бенчин мэднэ. Өнөөдрийн бидний суух энэ зав болоо энэ 47 гэсэн тоон харагдаж байна. 47 фитийн урттай зав. Манай завны онцлог нь 2 хөдөлгүүртэй болохоор илүү өргөн, тэр хэрээрээ маш тэнцвэртэй, далайн давлага бага нөлөөлөлттэй. Тийм болохоор бусад завтай харьцуулахад дотор муухайрах, эвгүй оргих нь бага. Илүү люкс зэрэглэлийн аялал хийх боломжтой. Францын компанид үйлдвэрлэсэн энэ зав машинаараа ярих юм бол Германы Бенцтэй л адилхан. Завнууд дотроо дээд зэрэглэлийн зав юм. Өнөөдөр аялах завны аяллахын талаар танилцуулаач. Аяллаа хугацааг бид ойролцоогоор 1 цагаар төлөвлөж байна. Хэвэндэгээс хөдлөөд Хэвэндéгийн их наран шаргалгыг өнгөрөн Конан их гүүрийн доогуур гарч гүүрийн цаадах далайн эргийг үзчихэд бусч ирнэ. Завир аялахдаа гадаа зогсож орчин тойрны өндөр барилга гэрэлтэй далайг харах нь гоё. Гэхдээ завин доторч зугаацж цэнгэлдэх боломжтой. Жишээлбэл мах шарахад хөрөмж байна. Махаа авчираад энд барбекю хийж болно. Бүр дотгошоо орвол люкс өрөө байгаа. Буудантай тэнд хоол идэж болно. Шампанс ууж болно. Хэдийгээр жижигхэн завжигсан хэрэгтэй бүх юм бий. Компьютер, гал тогоо байна. Зурагт бүр караокеч байгаа. Доошоо бас дахиад өрөөнүүдтэй. Тэрийг харуулъя. Дотроо ортой, ариун цэврийн өрөөтэй, бас дахиад нэг унтлагын өрөө байна. Нийт 4 унтлагын өрөөтэй. Одоо бидний очих газар бол Бусаны аквариум. Хүүхдүүд аав ээжтэйгээ хамт ийшээ ирэх тун дуртай. Бусаны аквариумын давуу тал юу вэ гэхээр дотор байдаг гэдэг утгаараа хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, гэр бүлийн бүхэл хүмүүс гадаа халуун хүйтэн ямар ч байсан хамаагүй ийшээ ирж далайн ургамал амьтдыг нүдэрээ харах боломжтой. Зөвхөн нүдэрээ харахаас гадна хүүхдүүдийн оюуны мэдлэгт нэмэр болох үз боловсролын контентууд их байдаг. Бусаны аквариумд хүүхдүүдийн насан тохирсон гар бие оролцож хийдэг сургалтын үзмэр олонтой. Хүүхдүүд маш энгийн аргаар зугаацсангаа суралцаж, байгальтай харьцах мэдлэг олдог. Энд гэр бүлээр хосоороо ирсэн хүмүүс цагийг зугаатай өнгөрөөж, амьдралынхаа жаргалтай дурсамжуудын нэгийг бүтээдэг юм байна. Оцон шугамуд маань гараад ирлээ. Хоол идэх гэж байгаа юм уу? Тавтай сайхан хооллоорой. Ямар мундаг юм бэ? Яг одоо Сеул хотын төвд орших түм дүжигнэж бомбожигнсан алдарт Мёндун гудамжинд саацгаая. За одоо Солонгост оройн 22 цаг өнгөрч байна. Тэгээ 22 цаг өнгөрсөн гэхэд бол энэ гудамжаар одоо маш олон хүн яг л өдрийн одоо эд үе юм шиг хүмүүс халагдж байгааг та бүхэн харж байгаа. Солонгосын хувьд бол мэдээж хоолоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байгаа. Тэгээ тэр дундаа яг одоо энэ аялал жуулчлал, жуулчдад зориулсан гудамжны хоолоороо бол Мёндун дүүрэг маш алдартай байгаа. Тэгээ та бүхэн харж байгаачлан за яг энэ гудамжаараа хоолноос гадна худалдаанууд бас одоо маш их байдаг. Тэгээ ер нь бол дэлхийн бүх алдартай брендийн дэлгүүрүүд бол энэ дүүрэг, энэ гудамжинд бол төвлөрсөн байж байдаг. Тэгээд монголчуудын маань одоо маш сайн мэддэг гоо сайхны брендийн дэлгүүрүүдтэй би таарсан байна л да. Энд бол одоо ялангуяа өсвөр насны охтуудын хувьд маш их сонголтоо хийдэг бах Etude House байна. Яг одоо Солонгост гүзээлтгний эд үе байгаа. Гүзээлтг нь бол одоо
хамгийн эрэлттэй байдаг. Тэгээд гүзээлзгэн жимсээр бол одоо маш олон төрлийн зүйлсийг хийгээд ингээд гудамжиндаа зарж байгаа. Тэгээд сонирхолтой дэлгэхэд энэ бол ингээд гүзээлзгэндээ мод хатгсан. Гадуур нь шоколадаар бүрдсэн. Тэгээд үнийн хувьд бол маш боломжтой 1000 вон гэд ингээд худалдаалагдаж байгаа жишээтэй. Тэгээд төрөл бүрээрээ ингээд одоо гүзээлзгнийг амт оруулаад ингээ худалдаалж байх жишээ нь. Тэгээ жуулчдын маань хувьд бол одоо маш жижигхэн олон төрлийн зүйлсийг сонирхоод Солонгос улсаас одоо мэдэрч бол хамгийн гой мэдрэмжүүдийг аваад явдаг шүү дээ. Энэ юм хумсны утга байна. Солонгосын төрийн далбаатай одоо Солонгосын үндэсний хэм маягийг агуулсан байшин барилгуудыг оруулж гисэн юм хөөрхөн хумсны утга байна. Тэгээ үүнийг бол бас энэ дээрсэн хүмүүс аваад Монголдоо ч юм уу эсвэл яг өөрийнхөө улс оронд очиод хүмүүс бас бэлгэлэхэд хөөрхөн л авах. Ийм хумсны утганууд байна. Тоогоороо их газрын хятад, Хонконг, Япон, Макао, Тайландын жуулчид тэргүүлж байна. Жуулчид олон алдартай худалдааны гудамж, төвүүд дэх татваргүй барааны дэлгүүр, гоо сайхны дэлгүүрээс бараа худалдаж авдаг. Судалгаагаар Хятадаас ирсэн нэг жуулчин Солонгост бараа бүтээгдэхүүн худалдаж авахд дунджаар 3,000 Америк долларыг зарцуулжээ. Бусааны кино наадам, Гусааны үлэг өрөвлийн хотхон, Мянган гудамжны шөнийн аялалгээд бүгд бидэнд аян жуулчлалын салбарын төрөл ирээдүйн боломжуудын тухай өгүүлж байна. Солонгосоос асар богино хугацаанд аян жуулчлалын салбараа хурдтай хөгжүүлж өнөөдөр зах зээлээ тэлэх бодлогыг эрчимтэй явуулж байна. Тэр бодлогын төрийн өмчит мэргэжлийн байгууллага боловсруулж гардан хэрэгжүүлдгийг үзэгч танд танилцууллаа. Хэд Монгол улс 1 сая жуулчин авахаа зарлаад байгаа. Яг энэ цаг үед хөгжлийн замаар нэвтрүүлэх Монголын аян жуулчлалын салбарын ирээдүй бидэнд байгаа боломжуудын тухай ярилцах гэж байна. Аян жуулчлалыг ямар бодлогоор хэрхэн яаж хөгжүүлвэл зохистой вэ? Албан мэдээгээр 2018 онд 529 мянган жуулчин Монголд иржээ. Салбарын орлого өмнөх оноос 42%, жуулчдын тоо 12%-аар өссөн байна. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар аялал жуулчлалын салбар ойрын ирээдүйд тогтвортой өснө. Мэргэжилтнүүд Монголд олноороо бөөнөрөө ирдэг массын аялал жуулчлал биш, зорж хүсэж ирдэг тусгай сонирхлын төрөлсөн аялал жуулчлал хамгийн тохиромжтой гэж үздэг. Ер нь Монгол улсад хөгжүүлэх боломжтой нэг чиглэл энэ амьд байгаль төвшилсэн тусгай сонирхлын аялал жуулчлал юм. Ивент одоо туризм гэдэг маань тухайн улс орны эдийн засагт болоод соёлд асар их нөлөө бүхий юм сайхан үйл ажиллагаа байдаг. Монгол улсад ирж байгаа энэ жуулчдын байрлах хугацаа тэдний одоо Монголын эдийн засгт орлого хувь нэмрийг бас нэмэгдүүлэхийн тулд бид жуулчдыг бол хотод бас байрлуулах, хотын аялал жуулчлалаар дамжуулаад тэднийг одоо үйлчлэгээ хүргэх юм бодлого бол баримтлах хэрэгтэй. Ганцаараа хуваараа аялж байгаа бизнесмэнүүдээс илүү бид нар зохион байгуулалттай ийм аялагчдын хойноос явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өөрөө яг авчирж байгаа тоогоор жуулчдын тоо эдийн засгийн үр хөвжөөр хамаагүй ашигтай. Одоо улсын янз бүрийн одоо ийм тийм нийгэмлэг холбоотуудын хурлууд гэхэл дунджаар дэлхийд даяар ингээд статистикийг харахад 100-аас 350 хүн наацхан оролцдог. Өнөөдөр дэлхий дээр аялж байгаа жуулчлалын 20% нь эко аялал хийж байна. Энэ тоо өсөх хандлагатай байгаа. Хэрвээ бодлоготойгоор хөгжүүлж чадвал Монголын байгаль тэр аяараа эко аялал жуулчлалын талбар билээ. Монголд цэцэг, шувуу, шавж, ан амьтан, тахилгад хайрхнуудыг ажиглах, ландшафтын болон загасчлах аялал, адал явдал аялал хөгжих бүрэн боломжтой. Зөвхөн шувуугаар жишээлхэд Козловын хариултаа буюу Монгол хариултаа гэж шувуу. Ёлын аманд үл төгөөмөл байна. Монгол алтан жигүүр гэж шуу байна. Энэ бол одоо зөвхөн ёлын ам болоод өндөр уусаар харах боломжтой. Загийн бор шуу гэж Өмнө Говь аймагт харах боломжтой юм шуу. За Монгол хулан жороо гэж өвөрмөц шуу бий. За тэр дотроос Улаанбаатар хотоос баруун тишээ 50 км давхиал харах шуу бол Шилийн сар байна. Шилийн сар бол одоо Европын болоод Америкийн жуулчдын
бас хамгийн чухал зорилт зүйл байдаг. Мэдээж энэ дотор нөгөө үндэсний бахархал шувуу болсон эдлэг шонхор маань бол хүн бүхний энэ шувуу ажиглагч хүн бүхний харах сонирхолтой үсхийг хүсдэг шувууны зүйл зайлшгүй мөн. Тэрэлжийн усын тусгай хамгаалалтай газар нутагт бол сойр болоод хурыг харах зорилготой маш олон жуулчид ирдэг. Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн төрөнд хамгаас их анхаарах учиртай нэг зүйл бий. Тэр бол байгаль орчиндөө хал нөлөө багтаа байх ёстой. Бодлого, хууль зүйн тодорхойгүй байдал, төр, орон нутгийн байгууллагын хараа хяналт сул, мэргэжлийн хүний нөөцийн хомсдолтой байдлаас шалтгаалаад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж жилээс жилд хомигдож байгаа нь нууц бишээ. Булган аймгийн Дашинчилэн сумын цагаан нуур гэдэг сайхан газар Европын жуулчдын, Америкийн жуулчдын харах дуртай, үзэх дуртай шувуу бол Азийн цуцлаг гэдэг шувуу 2007 онд бол 4-5 хос шувуу тэнд байлаа. Тухайн шувуудын үржлийн үе буюу 6 сард уг зүйлийн зургийг авах гэж ус намагтай газраар жуулчдыг, шувуу ажиглагчдыг олноор дагуулж явснаар тухайн шувуу шувууны өндөг ангаахай их хиндэж, олноор эндэж, улмаар бол малын хөлд олноор өртөж, сүүлийн 10 жилд энэ нууранд уг зүйл шувуу үрчхэ байсан. Энэ бол тусгай сонирхлын аялал жуулчлал замбраагүй явах юм бол байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг харуулж байгаа жишээ. Нүүдэлчин монголчуудын биет болон биет бус соёлын өв бол Монголын аялал жуулчлалын салбарын баялаг үүс юм. Монгол улс соёл болон бусад түүхэн аялал жуулчлалын хөгжлөөрөө дэлхийд 62-т жагсаж байгаа ч монголчуудын аман зохиол болон соёлын биет бус өв 136 орноос 8-д эрен бэлэгдэж байгаа нь түүний нотлогоо мөн. Бидний аялал жуулчлалын цөм болвол уламжлал буюу инновац. Бид нар мартагдсан зүйлээ инновац буюу цоо шин бүтээгдэхүүн гаргаад ирүүлийн аялал жуулчлалын цөм юм болов. Монголд адууны соёл байгаа учраас бид нар эквестрийн туризм буюу адууны аялал жуулчлалын манай том брэнд байх ёстой. Монголд ирсэн аялагчдын 92% нь Улаанбаатар хотоор дамждаг. Утаа, хулгай, түгжирэл, такси гээд олон асуудал байгаа ч Улаанбаатар хот аялал жуулчлалын удирдыг уртасгах, зах зээлээ тэлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхжүүлэн ажиллаж байна. Хотын аялал жуулчлалыг төлөвлөхөд хоёр чиглэлийг бол баримталтай. Нэгдүгээр чиглэл нь бол бид өнөөдөр манай хотын хөгжлийн өнөөгийн түвшин ямар вэ? Бидний хүрсэн нөөц боломж ямар байна? Энийг тооцож энэ дээрээ тулгуурлаад бас хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх маршрутыг бий болгох, хотын үзэх газруудыг жуулчдад танилцуулах ийм арга хэмжээнийг бол авч хэрэгжүүлдэг. Хоёр дахь гол чиглэл нь бол бас дэлхийн томоохон хотуудын хөгжлийн нэг гол баримталж байгаа бодлого тухайн хотыг аялал жуулчлалын чиглэлээр бас хөгжүүлэх. Энэ бол өмнөх чиглэлээс юугаар ялгаатай вэ гэхээр аялал жуулчлалд явуулахад хөгжүүлэхэд шаардлагатай байгаа дэд бүтц үйлчлэгээнүүдийг жуулчдад зориулж гаргах ийм бодлого байдаг. Улаанбаатар хотын хөгжлийг аялал жуулчлалын салбарт ойрын хугацаанд бид нэр хүссэн үсэйг харж холбож бодно гэвэл заавал энэ салбар руу томоохон тийм зорилт төвшүүлэх хэрэгтэй. Тэр нь бол төсвийн хүрээний бодлого, мөн дээрээс нь эрх зүйн хүрээнд бид гаргаж болох бүх шийдвэр, тэр бодлого хувийн хвшлэхэн энэ салбарт орж ирж ажиллахад хамгийн боломжтой тийм таатай нөхцөлийг л бий болгосон ийм л орчныг бүрдүүлж өгөхгүй бол энэ өөрөө явахгүй. За мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг энэ салбар руу бүр бодлогоор бид ингээд татах ёстой. Монгол орчин үеийн аялал жуулчлал хөгжсөнөөс хойших 60 гаруй жилийн хугацаанд гадаадынханд хамгийн их танигдсан соёлын ивент бол наадам юм. Хөвсгөлд хийдэг мөсний баяр, говьд болдог тэмээний баяр, баян өдгийн бүрэгдийн баяр бол Монголд ивент туризмыг хөгжүүлж байгаа сүүлийн 20 жилийн ололтууд. Хэрвээ ивент туризмыг зөв бодлоготойгоор хөгжүүлж чадвал бидэнд их нөөц бий. Нэгдүгээрт бол ивент маань улирлаас хамааралт байдлыг арилгаж өгдөг ийм том үүрэгтэй. Улс орны имижийг бүрдүүлэх асар том үүргийг гүйцэтгэж байдаг. Төлөвлөгдөөгөө жуулчдыг татдаг ийм сонио онцлогтой. Ивент аялал жуулчлалын бас нэг гол маш чухал өрөөдийн нэг бол байгалийн болоод төв соёлын өвийг хамгаалах маш том хэрэгсэл болж өгдөг.
Ивент туризмын нэгэн төрөл нь спорт туризм буюу спортын олон улсын уралдаан тэмцээний зохион байгуулах юм. Судалгаанаас үзэхэд 2016 онд Монгол улсад зохион байгуулсан олон улсын 12 тэмцээнээс эдийн засагт 3.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. (2016 онд болсон АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалт Монголд MICE буюу албан бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн том түлхэс болсон билээ. Дэлхийн эдийн засаг, мэдлэг инновац, технологи тулгуурдан хурдтай хөгжиж байгаа өнөө үед албан бизнесийн аялал жуулчлалыг Монгол хөгжүүлэх нь эдийн засаг, нийгмийн үр ашигтай гэдгийг аялал жуулчлалын салбарынхан бүгд хүлээн зөвшөөрдөг. Албан бизнесийн аялагч гэдэг маань тухайн улс орон руу дунджаар бол 3 хоногоор аялдаг. Нэг хоногт бол одоо зах зээлээс хамаарат зарцуулт бол янз бүр байдаг. Одоо Монгол улсын хувьд бол 2017 онд нийт ирсэн 471 мянган жуулчнаас 29.9% нь албан бизнесийн аялагч байсан гэж байгаа. Эдгээр маань хоногийн бидний таамагласан тооцоогоор бол хоногтоо $2175 зарцуулдаг гэсэн ийм тоо. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар албан бизнесийн аялал жуулчлал жилд 4 ба түүнээс дээш хувиар тогтвортой өсөх цөөн салбарын нэг болох нь тодорхой болоод байна. Түүнийг дагаад жилд 400 мянган хурал чуулган зохион байгуулдаг олон улсын хурал чуулганы нийгэмдгийн үйл ажиллагаач идэвхжиж байна. Convention Visitor Bureau буюу хурал чуулганы товчон зайлшгүй Монгол улсад байх хэрэгтэй. Энэ хурал чуулганы товчон бол өөрөө нэгдүгээр олон улсын тавцанд Монгол улсын талаарх одоо маркетинга хийн, мэдээллийн түгээн, нөгөө талаас яг энэ салбарын аялал жуулчлалын бусад одоо тусгай сонирхлын аялал жуулчлал нь бусад одоо яг чиг хандлагатай уялдуулсан юм нэгдсэн юм бодлогоор зангидсан юм бүтэц байх шаардлагатай байна. Олон улсын бид нар одоо ингээд шилдэг одоо ийм MICE-ийн зорилт газруудыг ингээд харж байхад гол төлөв дандаа PPP эсвэл одоо хувийн хвшлийн консорциумаар байгуулдаг юм билээ. Нөгөө талаас одоо green буюу одоо яг байгальд ээлтэй ногоон хөгжийг дагсан ийм зарчмын л дагуу бид нар энэ том одоо хурал чуулганы товчоог хийхгүй бид нар өрсөлдөж чадахгүй. Албан бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа орнууд 5.5 цагийн шууд нислэгтэй газруудыг онилж тухайн зах зээлийг зорилттой зах зээл болгохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Дэлхийн хамгийн олон хүн оршин сууж байгаа бүс нутагт оршдгийн хувьд Монголын албан бизнесийн аялал жуулчлалын зорилттой зах зээл том боломж өргөе юм. Бид нар албан бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 3 том одоо макро, мезо, микро түвшинд бол 3 асуудлыг шийдэх ёстой байгаа. Жишээлбэл хамгийн том асуудал бол манай мэдээж 1.6 сарын мөчлөгтэй төрийн засгийн одоо энэ мөчлөг энэ манай салбарт бол нэлээд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнийг дагаад эдийн засгийн бодлого бол бас тууштай биш байна. Одоо сүүлийн одоо 3-4 жил албан бизнесийн аялал жуулчлалын зах зээл Монголд хөгжихэд ерөнхийдөө бол энэ утаанаас болоод дандаа зуны эд оргил үед одоо аялал жуулчлалын оргил сезонтой ингээд өрсөлдөд энэ зах зээл ингээд хөгжиж байна. Тэгэхээр цаашид бид нар энэ зах зээлийн үр өгөөжийг, үр ашгийг хүртэх гэх юм бол заашгүй энэ 3 асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Одоо Монголд хөгжих боломжтой нэгэн төрлийн тухай ярилцъя. Энэ бол community based tourism буюу нутгийн иргэдэд түшиглсэн аялал жуулчлал юм. Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд эхлээд аялал жуулчин ирэхээс өмнө жуулчинд үзүүлэх үйлчлэгийг бид нэр стандартын дагуу бий болгох ёстой. Жуулчны гар дээр тавих бэлэг дурсгалын асуудлыг бид нэр үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байх ёстой. Тайландын туршлагыг харахад бол төрөөс тодорхой хэмжээний аялал жуулчлалын агентлаг нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлогод тавьсан зорилт одоо байршил дээр нь иргэдээ сургаад тэгээд тэр аялал жуулчлалд бэлтгэдэг ийм тогтолцоо нь эхний ээлжинд бол орон нутгийн аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлалд түшиглэж хөгжүүлдэг. Улмаар энэ үнэхээр цаашдаа перспективтэй, үнэхээр боломжтой юм аялал жуулчлал байвал одоо олон улсын аялал жуулчлалыг оруулдаг ийм жишгээр хөгждөг ийм загварууд байдаг. 1 сая жуулчин авах зорилт бол ганцхан жилийн дотор одоогийнхоо төвшинг 1 дахин өсгөх тухай асуудал юм. Том зорилт. Харин энэ том зорилт зөвхөн цаасан дээр тоо болон үлдэхгүй тулд бид аялал жуулчлалын салбарын бодлогодоо хэрэгжүүлэх бүтцтэй мэргэжлийн хүний нөөцийнхөө чадварт анхаарах цаг болжээ. Монголын одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бодлого дотор
Монгол улсад төвлөрсөн олон улсын хэмжээний суурьшмал entertainment хэлбэрийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байгаа. Тэрэн дотроо одоо мөрөдө тоглоом, gambling, морины боцоо туралдаан гэдэг энэ хоёрыг явуулах талаар дараагийн хуралд дамжсан хуулийн төслүүдийг явуулж байгаа. За хоёрдугаарт нь бол ямар бодлого энэ дотор харагдаж байна вэ гэхээр Монгол улс ер нь энэ агуу том чухал стратеги ач холбогдол хоёр хөршийнхөө донд ямар хэлбэртэй эдийн засаг, нийгэм, соёлын бодлогыг явуулахын түүний дотор аялал жуулчлал гэдэг торгоны зам, аль эсвэл одоо цайны зам гэдэг олон чиглэлийн үйл ажиллагаатай хоёр улсын хоорондын бодлого дээр суурлагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл рүү өөрөө ирэхгүй ороод ирж байгаа. За гурав дахь манай одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа зүйл дотор нэг зонхилж байгаа зүйл бол энэ нүүдлийн соёл, угсаатныхаа үйл ажиллагааг дэмжсэн, адал явдлын хэлбэрийнхтэй номадик гэдэг тэр имижийг хадгалсан малчин дээр малчны соёл ахуйг дэмжсэн ийм аялал жуулчлал байна гэж. Тэгэхээр уг нь бол аялал жуулчлалын сонгодог одоо хөгжлийн загвараар энэ гуруула өөр чиглэлийн сегментүүд, гуруула өөр чиглэлийн эдийн засаг одоо менежментийн плантай. Гэтэл энийг яаж Монгол улс өөрөө дээвэрлэж Монголд хэрэгтэй, Монгол хүнд ашигтай байх тийм аялал жуулчлалын загварыг бий болгох вэ гэдэг нэгдмэл бодлого нь тодорхойгүй учраас яг хаашаа яаж явах гэдэг нь тодорхой биш. Бидэнд гайхалтай сайхан байгаль бий. Гэхдээ ашиглалтын менежмент байхгүй. Бидэнд гайхалтай сайхан өв соёл бий. Гэхдээ өв соёлоо хадгалсан, инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ хийгээгүй л байна. Бидэнд гайхалтай сайхан түүх бий. Түүгээрээ бишрүүлээд гайхуулах үзүүр алга. Гэхдээ бид мөрөөдөж байна, зорж байна, ажиллаж байна. 2018 онд аялал жуулчлалын салбараас $570 сая $5 манай улсын эдийн засагт орсон байна. Хэрвээ бид 1 сая жуулчин авч чадвал энэ тоо нэг дахин өсөх юм. Энэ бол зөвхөн засгийн газрын зорилт биш, энэ бол аялал жуулчлалын компаниуд, зочлог үйлчлэгээний салбар, худалдаа тавир орон нутаг, товчхондоо Монгол хүн бүрийн зорилт юм. Бид аялал жуулчлалыг бодлохоор олон чиглэлээр солонгоруулан хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэнгэрөө Тэмүүсэн хүслийн тэнжигүр Air-Busan авиакомпани. Аялал жуулчлалыг нэг бүтээгдэхүүн биш, систем, тогтолцоо гэдгээр нь харах хэрэгтэй болоо. Тэр аялал жуулчлалын ирж байгаа орлогоос хамгийн гол нь иргэдэд хүртээмжтэй байдаг, иргэдийн орлого нэмэгддэг ийм аялал жуулчлалыг иргэдэд оролцоотой аялал жуулчлал гэж үздэг юм байна. Аялал жуулчлал өөрөө бие даасан дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг тухайлх юм бол 10% түүнээс дээш хэмжээнд хөгжүүлж ивэл энэ бол тухайн улсын одоо эдийн засагт чухал хамгийн стратегийн байр суурь эзэлж байгаа салбар гэж үзээд түүнийг аж үйлдвэрлэлийн хувьд хөгжүүлэх бодлогыг явуулж байдаг. Монгол улс бол өөрөө яг шинээр энэ тавцан руу орж ирж байгаа болохоор бид нар одоо яг нүүдэлчин өөрийн өвөрмөц соёл гэдэг утгаараа бас нэг өөрийн айгуу тийм өвөрмөц одоо шинэ элемент тэр одоо бүтээгдэхүүн оруулж ирэх боломжтой, үйлчлэгийг нийлүүлэх боломжтой, өвөрмөц болгох. Тэгэхээр энэ бидний давуу тал байна.